Sky Media видео сангийн хүүхдэд зориулсан цэсний танин мэдхгүй булангаас хүлээн авч үзээрэй. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогоо ил задгаа хаях, оройн цагаар барилгын хог хаягдал асгах, хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэхгүй байх зэрэг зөрчил элбэг тохиолддог. Эдгээр асуудлыг цэгцэлж хөнгөвчлөх зорилгоор Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлэх ажлыг 2017 оны 11-р сард эхлүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-ээс 10-р хорооны хог хаягдал ихээр цуглардаг 25 байршлын судалгааг гаргаж, багтаамж сайтай, битүү хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг, камерын хяналт бүхий удирдлагын төвийг бий болгожээ. Энэхүү төвийн нээлт өнөөдөр тус дүүргийн иргэний танхимд зохион байгуулагдлаа. Хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор сонгосон газруудад байршуулсан хогийн савнуудын суур хэсгийг бетондож, хөрсний бохирдол үүсгэхээс урьдчилан сэргийлсэн бөгөөд хяналтын камерын бичлэгт дүүргийн засаг даргын тамгын газарт байрлах удирдлагын диспетчер 24 цагаар хяналт тавьж ажиллахажээ. Энэ нь дан ганц хог хаягдлын ухаалаг систем болох төдийгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын үйл ажиллагааг чанаржуулахад чухал хувь нэмэр оруулж байгаа учраас бусад дүүргүүдэд жишг болох үс ажил болсныг тус дүүргийн засаг дарга болормоо онцоллоо. Мөн хаягдлыг ангилж хаях зориулалтын хогийн савыг албан байгууллагуудад байрлуулсан байна. Зөрчил гаргасан хувь хүн, байгууллага, аж ахуй нэгжүүдийг хяналтын системийн тусламжтай илрүүлж, эхний 2 удаагийн зөрчилд сануулга өгч, түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.